Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 цут дээр суугаад харуулсан сонсож байгаа сонсогч нартай өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 13 цаг 11 минут болсон байна. Хоолны цагаар хорвоодоо танилцсан урайтай гайхмаараа хөө нэвтэр. Ой. За юу болчих вэ? За сая гинт нэг юм болсон шүү дээ. За тэгсэн. Тэр энэ одгүй холбоотой юм шиг байна. Нэвтрүүлгийн дараа жиж ярихаас. За радио хордгоор студиуд хөтлөгч Чанцаа, хөтлөгчөд найруулагчаар Мөнх Эрдэнэ ах маань, зохиолчор Зингэл, продюсераар Батбаяр нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал бүхэнд ойр Флоренс Резиденс зогсолбор хотгон хамтран ажиллаж байна. За өдрийн мэнд. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За, сонь цаахан юу вэ? Дажгүй юу? Дажгүй өчтөр нөгөө байснараа л очив. За. Миний амьдрал ч гэсэн нэг тийм шинэлэг юм болсон. За, тэгэхээр өнөөдөр ямар сэдвээр ярих вэ гэхээр хүн төрөлхтний нэг гайхалтай хобби хэрэглээ болсон шивэсний тухай ярихаар бэлдсэн байна. Тийм. Тэгэхээр одоо шивэс гэхээр одоо бүгдээрээ л мэдгэл байх л та тийм. Гэтэ шивэстэй хүн байгаа, шивэсгүй хүн байгаа, янз янз л байгаа. Манай одгүй шивэстэй л үү? Шивэс байхгүй. Тийм. Шивэсний тухай юу гэж бодож яг уу зүгээр надад бол гоё санагддаг. Яг гоё зөгсөн газар зөгсөн шивэс хэлгээл бас гоё. Тэрнээс нэг амар па маа энэ гэдгүү. Манай хүүхдүүд жишээлбэл жоохон томрол би яав энэ дээр шивэс хэлгээ ингээд тгийг үл тэгэл гин. Тэгээ яг үнэхээр ихтгэлтэй л байвал. Тэгвэл бол бас нэг хоёрын хооронд юм хэлчихээ тэрийг дараа нь арилгах хэцүү. Тим хүмүүстэй бол би зөндөө таарч л байсан. Тэгээ эсвэл нөгөө нэг залуу дээрээ шивүүлсэн шивээсэн жоохон хөксрөөд ирэхээр өөр юм болчихдог. Ятаал матал юу муу гээл те. Дээр нэмэх наамаа тэнцүү гээл. Цэцгээ би чам таартай мартаа гээл те. Тиймэрхүү. Юу ингэж бас аяг шивүүлдэг юм билээ штэ. Хаанах юм блэ? Халахын голд идчихвүлүү. Нөгөө одоо амьдарчсэн газар нутаг хүмүүсийнхаа тийм одоо нэрийг ингэж шивүүлдэг хүмүүс их байдаг гэсэн юм байна. Эсвэл нөгөө цэргийн алба хаасан анги манга шивүүлдэг. Зүүн баян гэсэн шивээс бол их байдаг. Оо тийм нэрээ зүүн баяныг бол мэдх юм байна. Автобус нэг л явж байхад чи ахнаар ингээд бариулаас барингууд ингээд ятаал матаал зүүн баян. Тэгээд нөгөө тэр үед чи амар лаг тийм мэрэгчлэн шивээс чи энэ төр угаасаа ховор штэ. Тэгэл би бинийхаа шивчдэг гэсэн юм шон тий. Тийм би бас хамаатан ихчээсээ сонссон чинь та их чи яаж байгаа шивээс хэлчихсэн гэсэн. Үгүй нэг маа нэг найз юм шивээд өгөө гоё мой гэдэг тэгэхээр ингээд шивүүлсэн гэдэг. Тэр нэг хөөрхөн инээдтэй ингээд дутуу бичсэн юм шиг. Одоо хийх гэж байгаа болцсон юм уу? Ямар тач ингээ нэг юм өсөг байснаа тэгээд өөр зүйл болж хуурж яснаа болцсон ч юм уу. Эдгээр жоохон ачиргалтай тийм шивээс. Гэтэ ихч бол тэгэл тэргээ тэр чигээр нь байсаргал одоо ч гэсэн байж л байгаа. Нөгөө юм дууссан болоо бих мэх юм те. Магадгүй. Тэр үед яаж байгаа шивээс ямар тач нэг найз нь л дуудаал юм шивээд өгөөгээ тэгээ очоо шивүүлж исэн л гэж нэг ярьж байгаа юм би сонссон юм. Тийм. За, шивээс буюу тату гэдэг нь те. Хүний арьсан дээр ямар нэгэн зураг тэмдэг дүрсийг өнгө алгаж зурах ийм ажиллагаа ерөөсөө товчхонд бол тэгтээ шивээс нь төр зурах бас байнгах гэж хоёр янз байд юм байна. За төр зургийн шивээсийг бол химийн будаг эсвэл янз бүрийн усан будаг энэ төр ашиглаад хийдэг. Энэ нь бол хэд хоноод эсвэл хэдэн 7 хоногийн дараа ч юм өөрөө ингээд бүдгрээд яванда арилдаг юм шивээс байдаг. Яг бас яг тэ шивээс хийлэхүүгүй гэж жоохон итгэлгүй байгаа энэ төр эргэлзээд байгаа хүмүүс бол хийлгэж болохоор байгаа хэвээр тийм. Тийм шүү дээ. Тийм. За тогтмол шивээс бол мэдээж байнга юм байна. Яг арьсны 2 дахь давхар руу бих буюу өнгийн бодис ингэж суулгаж өгдөг. Насан туршид бол ер нь арилахгүй гэж үздэг ийм шивээс. Тэгэхээр цаг хугацааны явцад яг баг зэргийн бүдгэрч энэ төр бол болно. Ер нь бол арилахгүй. За шивээсээ хүмүүс бол соёл, шашин, нийгмийн байдал, за тэгэл бэлэгдэл гэх мэтэр янз бүрийн одоо зорилгоор тэ янз бүрийн үзэл бодлоосоо болоод хийлгэж идэг. Зарим нь бол бас жоохон нөгөө шүтлэг тал руу хамгаалалт дом маягаар бас хийлгдэг юм тохиолдлууд байдаг. Эсвэл бүр нөгөө сорвой нуух зорилгоор хийлгдэг бас юм тохиолдлууд бол нэлээд төхөмлөдөг тийм шүү дээ. Одоо манай аав их чинь нөгөө сорвой далтлаад шивээс хийлгцэн шүү дээ. Тэр нь бас хүмүүстэй бол сайн ойлгодог юм шиг байлаа нөө ингээд битүү шивээс хийлгцэн гээл тэрэн дээр бас их жоохон заримдаа сэтгэлээ шарах авна шүү дээ хүн л болсон хаан тийм. Тэгэхээр яг нөгөө хүний амьдрал хэдүүлээ ээлж мэдэхгүй юм чинь. Тэгээд яг нөгөө хамгаалалт талаасаа бол нэг юм дээр үе одоо жишээлбэл би сая уучрахээс өмнө солонгос хэлээр жоох мэдээлэл хайж үзсэн чинь бас юм домын байдлаар шивээс хийдэг байсан юм байлээ. За тэгээд өмнө шивээсийг одоо гэмт хэрэгтнүүд болох утгагүй те одоо юу гэдэг юм буруу гарын нөхдүүд бол хийдэг юм хэрэглээ гэж үздэг байсан. Орчин цагт үзэл суртал нь арай зөөлрөөд урлагийн хэмжээнд авч үздэг болсон. За иймээс шивээс нь реализм, геометрийн дүрслэл, скрипт буюу уран бичлэгийн хэлбэр те маш олон төрөл болоод ингээд дотроо салбарлаад хөгжсөн. Дээр нь тухайн омгийн ёс заншил, за соёл те уламжлал, шашны бэлэгдэл, амьдралын дурсамж байдлаараас хадгалагдаж явдаг гэсэн мэлээ. Тодорхой омгууд чинь хааш гэлээд энэ газар ингээд шивээс хийлэгдэг тиймэрхүү бас нэг зан үйлтэй байдаг гэсэн. Тэр нь тэгээд тэр домгийг тэр чигтэндээ тэр хүнийг өөрийг нь хамгаалдаг ч гэдэг юм уу. Бас юм сонирхолтой юм байлаа.
За дэлхийн зөвхөн түүхээс наваад үзвэл дэлхийн хамгийн эртний шивээс бол 5000 жилийн өмнөх археологийн олдуур яг одоо хүний олдсон те цогц биен дээрээс олдсон байдаг. Ийм олдрууд нь бол өмнөд Солонгосоос олдсон занданшсан шарил болон эртний Египтийн мумийн дээр мэдээж шивээс байдаг байсан. Тэгэхээр бас өмнөд Солонгост бол бас шивээсний эртний түүх бол байд юм байлээ. Хийлэгжсэн юм байлээ. Хараад үзэхээр нөгөө юу одоо юу гэдэг эсэргүүцэл дайн талоонд орж ирсэн найс нөхдөд нэр мэрийг бас бичүүлдэг байсан юм шиг л шүү дээ. Тийм. За тэгээд эртний Египтэд бол шивээсийг мэдээж бие хамгаалах хүч, дом, гоёлын зориултаар бол хийдэг байсан. Египт бол ер нь тэгэл асар баян түүхтэй юм бол дөө. За тэгээд Полинезчууд бол шивээсний уламжлал нь бараг 2000 жилийн настай гэж үздэг. Тэгэхээр ер нь шивээс бол нэлээд л дээр үеэс бас тий бие гоёх, моёх янз бүрийн дом шашин шүтлэхийн байдлаар хийж эхэлсэн байна хүмүүс. За Полинез Самоа Маркизийн арлуудын омгууд шивээсийг нийгмийн байдал, гэр бүлийн түүх болгож бас хэрэгэлдэг. За шивээсээр нь хараад бас мэдэх нь шүү дээ. Ер нь жоохон те нийгмийн дээгүр зиндааны нөхөр байх шүү ингээл. Тэгээ дээрэс нь омгийг нь бас ялгачих юм шүү тий. Омог момгоо ялгаа те. Тэр омгийн тийм хүнч гэдэг юм. За эртний Ромд бол цэргүүд биен дээрээ шивээс хэлгэж исэн байдаг гинэ. Энэ болохоор яг нөгөө цэргийн анги нэгжээ ялгахын тулд ёстой нөгөө таних тэмдэг байдлаар баг жишээлх юм бол те би тэрний тэдгээр одоо легоны тийм байлдаг ш тэддэх зэрэгч гэдэг юм уу. Ийм байдлаар. Тий. За 19-р зуунд бол Европын далаачид шивээс хэлгэх замаар өөрсдөө эрэлхэг зоригтой аяллаа бэлэг тэмдэг болгож ингэж одоо шивээс хийж эхэлсэн байдаг. За тухайд бол ер нь далаагаар аялна далаачид гэдэг бол одоо юу гэдэг юм бэ? Цэвэр эр зоригийн асуултаа маш их эрсдэл дунд хизээч тэр хүн онгоцсон живэд ч ямар нэгэн байдлаар үргэлжлэх боломжтой учраас одоо өөрсдөө илүү зоригжуулах тийм байдлаар өөрсдөө илүү хамгаалагдсан мэдрэмж авах байдлаар бас хийдэг байсан юм байна. За тэгээ 1891 онд шивээсний машин бүтээгдсэн. За ингээд илүү хурдан нарийн дүрслэлтэйгээр шивээс их боломжтой болсон. За зүгээр энэ шивээсний машин гэдэг нь товчхон судлаад үзсэн чинь юу юм үндэ бол нэг Томас Эдисоны зохион бүтээсэн цахилгаан өдөд үзэг гэдэг юм машин юм шиг байлаа л дээ. Энэ бол эхэндээ тис өөр зорилгоор бүтээсэн ямар нэгэн одоо өөр юм цаас юу гэх юм мод зодон дээр хийх ч байд юм. Ингээд энийг нь яванда шивээсний машин болгож ашигласан. Энэ бэхээр нь одоо энэ машинаар нь арьсан доор бэх шахаж ингэж хийх байдлаар ашигласан байд юм байлээ. Бас сонирхолтой юм тий. Тийм. За тэгээд ер нь бол дэлхийн хамгийн алдартай шивээс гэх ойлголт бол байхгүй хүн болгонд арай өөр хувилбараар хийгдэж байгаа. Одоо нэг эрвээ хийх чинь нэг хүн дээр яг ижлэх ингээд канадцсан юм шиг хийнэж байхгүй шүү дээ. Хүн болгоных өөр байгаа. За тэгээд дэлхийд даяар хамгийн их танигдсан хүмүүсийн дунд одоо юу гэдэг хүмүүсийн дундад ингээд түгээмэл мэдэгдэг алдартай хүмүүсийн шивээс жоох алдартай байдаг юм шүү. Тий. Одоо нөгөө ингээд би хиний шивээс л солонгос руу чинь Пакчабон гэж байдаг J Park. Хүзүүн дээр ийм од модтой шүлөө тэр шивээстэй. Тэг би анх 10 жилдээ тэрний дууг сонсдог байхад шивээсээр айгу ялгадаг байсан шүү дээ. Нэг таних тэмдэг шиг болцсон. Тийм. Тийм тэг хүзүүн дээрээ шивээстэй дуучин залуу гэдэг ингээд хүмүүс ч гэсэн тэгж хэлээд байдаг байсан. Тийм. Би бас нэг ганц нэг тийм солонгос оддын шивээсийн зүгээр харсан. Тэгсэн чинь хин гэж үлээ. Тайон гэдэг те. Тэйон билүү. Тэйон уучлаарай. Big Bang-ийн хуу те. Үгүй энэ нөгөө нэг Солонгосын Суньоши дээ юу? Girls' Generation тийм. Энэ нөхөр болохоор юу юм бэ штэ. 7-р хуруунд дээр хитягаан туяаны шивэстэй юм билээ. Тийм. Тэр нь болохоор нөгөө тийм гэрэл харагддаг. Тэр нь бас их сонирхолтой. Тэгээд хойноо purpose буюу одоо тэ зориг гэсэн хүзүүн дээр. Мөн үү тэр генерат байгаа чинь тэ баг бум баха тий. Гэтэ юу миний ярьж байгаа дууч малаар өөр зүгээр яг тийм төстэй хүзүүн дээр бас шивсэн хүмүүс байсан. Хүзүүн дээр шивээс бас гоётой зэрхэн байвал. Тэгээд бас нөгөө BTS-ийн гişүүд чинь гаран дээр арми энтер гэж шивээс мэвс байдаг гэдэг чинь тий. Чомгууг бол гаран дээр арми гэсэн шивэстэй. Нэг талынхан гараа тэр чигтэй шивээс байдаг шүү. За тэгээ хүмүүс хамгийн их шивүүлдэг дүрс нь эрдний чулуу байдаг. Энэ эрдний чулууны юм гурвалжин дүрс гинэ. За. Энэ гурвалжин дүрс бол гэхдээ нэр их төгөөмлөдөг санагдаад байна надаа. За тэгээ цэцэг амтан байдаг. За дараа нь аз жаргал хайрыг бэлэгдсэн зүрх байна. Гэр бүлийн гişүүд тэгээ нэрсийг шивүүлэх нь хөргийн шивүүлж байгаа амьтдны зурагтнаас одоо зурагнаас гэвэл эрвээхийн дүрс хамгийн их шивүүлдэг гэсэн бэл. За харин рок фанк урсгалд төрөл бүрийн гавал, загалмай, за эсвэл одоо үсэг шивүүлдэг тийм хүмүүс бас байна. Ийм том юм бичсэн байдаг шүү дээ. Тэрийг нэг юм янз бүрийн одоо хээтэйч гэдэг юм шиг бичдэг. За далаачид бол ер нь зангуу шивүүлдэг юм байна. За эсвэл зангуутайгаа хамт өөр дүрснүүд ч гэсэн шивүүлнэ. Полинез, Самоа, Африкийн омгийн шивэснүүд бол тухайн омгийн хэв маягийг нэлтгэх юм хээ байдаг гинэ. Тэгэхээр нөө тэр хэмээг нь харж агалаа Самоа овгийнхан байна. Тэр овгийнхан байна ч гэдэг юм ингээд бас ялгаад тавьчихдаг л. Тийм. Тэгээд нөгөө дөрвөн навчтай одоо манайхаар бол хошонгор гэдэг цэцэг байдаг шүү дээ. Аз дагуулдаг гэлээдэг те. Тэрийг бас их шивүүлдэг.
Тэрийг болохоор миний ойлгосноор нөхөрлөлийн бэлэг тэмдэг гэж их яриад идэв юм шиг үлээ. Ер нь яг янз бүр юм шиг байгаа. Бэлэгдэл нөхөрлөлийн тэгээд бас энэ нь бол ер нь байнгын аз дагуулж идэг гэсэн юм утгатай. Яг юм дөрөв навчтай тэм цэцэг болтол ер нь маш азтай Харин гэж үздэг тэгдэг. Солонгос годомжинд бас одоо зараад байгаа шүү дээ. Тэгээд тэр яагаад тэгэхээр нөө угаасаа би уул руу гараад хайвал мөд болохгүй шүү дээ, тий. Тэгэхээр нөө хүмүүс олоод олсныгоо хоёр талаас нь ингээд одоо гялгар юунд ингээд шахаж хийнгүүтэй тий хатаагаад гэх юм уу да. Тэгээд жижигэн түлхүүрний оснор шиг юм дөрвөлж номны авчрах шиг болгонгуудаа нэг хитэн вон ингээд тавьцсан өвөөнөр ч юм уу эмээнэр тэгээд тэрийг годомжнаас очиж хүмүүс аяг хавдаг юм байна. Яг тийм жинхэнэ цэцэг бол бас гоё юм байна шүү дээ. Авчвал тий. Тэгээ хатаачвал хөөрхөн. Надад бас номны авчрах болгол аяг хөөрхөн санагцсан. Тийм байна. Тэгээд нар сар од мод бас их шивүүлж идэг. За шууг бол янз бүрээр шивүүлдэг тий. Жижигэн сүрэг шуу муу. За бас жөөр чин луу бас янз бүрээр шивүүлнэ. Аянга цахилгааныг бас шивүүлдэг. Сумыг бас та төрөл бүрээр шивүүлдэг гэдэг чийсэн. Тийм бах тий. Тийм. Би нэг шивээс идэх хүнээс очиж нэг яриа авч ирсэн юм өмнөх ажилдаа байхад. Тэгэхэд яг ийм шивүүлдэг гэдээ надад хэлж ирсэн. Тэгээд тэр нөө сонирхолтой байлаа. За тэгэхэд хамгийн түгээмэл шивээснүүд нь бол амтнаас бол яг түр хэлжсэн луу, арслан, нохой, муур, за цэцгнээс бол сарнай, бадам, линхуа, сакура энтэр байдаг гинэ. За харин Япон соёлд бол кой загас, за луу, самурай бас шивүүлж идэг. Орчин цагт бол бодит дүрстэй яг адилхан шивхийг хичээдэг юм урлагийн одоо шивээсний бас нэг юм баг бийдас юм салбар болоод гарцсан. Тэр нь бол реализм гэж нэрлэлсэн юм байлээ. Яг бодит юм шиг те одоо ингээл ирвэхэн 3 димигээр нь ингэж шивдэг бас болцсон. За тэгээд дэлхийд даяар насан туршсан хүмүүсийн ойролцоогоор нэг 10-аас 30% нь бол ямар нэгэн байдлаар шивээстэй байдаг гэсэн судалгаа байд юм байна. За өсвөр насныхан болоод ирэхээр энэ хувь нь бол арай өндөр болно. Зөвхөн өсвөр насныхан буюу 18-аас 35 насны одоо өсвөр насны юм уу залуучуудын бүлэгт бол 30-аас 40 хүртэл хувь болж өсдөг гинэ. Энэ шивээс нь. За тэгээд одоо бас нэг хиллэг байгаад идэг үстэй. Ирээдүйд ер нь кофе их уудаг тэгэхээр шивээстэй имэнэр 90 үе ер нь ирж байгаа шүү. Тэргээл манайхан бас тэгэл ярьж идэг те. За өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад шивээс нь гэмт бүлгийн илэрхийлэл гэж үздэг байсан. Одоо тийм уламжлалт сэтгэх бол тогтцсон байдаг учраас шивээстэй хүмүүсийн одоо эзлэх хувь нь бол яг тэр бүс нутгаар Япон Солонгос авир бол бага нэг 5-аас 10 орчим хувь байдаг гэж байна. За тэгэд Австрали, Америк, Европ гэл баруун тийш болоод ирвэл энэ бол 20-с 40 одоо ер нь 40-оос дээш хувь болж байгаа гэж үздэг юм байлээ. Энэ хав нөгөө юу штэ. Солонгос Японд бол шивээсийг бас тэгж үздэг хүмүүс байх нь байгаа. Тэгээ харцсангуу сүүлийн үед бол багч байгаа юм шиг надад санагдсан тийм. Шивээстэй хүмүүс их харагддаг болсон байл одоо ингээл очоод гэхдээ эдгэр ч бас нөгөө ингээд ил шивүүлэхгүй. За ил шивүүлж юм шийдэмгийн одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс байна. Гэхдээ ихэвчлэн дандаа ингээл одоо миний найз нөхөд тунд бол тийм Солонгос найз нөхөд тунд ингээд харагдахгүй газраа их шивдэг. Тэгээд зүгээр одоо ингээм бодолготой явж байхад бол ямар ч шивээсгүй залуу юм байна гэж бодохоор. Тэгэл ингээ юу гэдэг ингээд цамц мацаа тайлгч байт юм ингээд шорт март баг ингээд хөл мүлэн дээр шивээсэн ч юм уу тий. Тэгээд тэрийг яг нөгөө одоо офисын ажилтаа хүмүүс ч ингээд тийм шивээс хийлэгдвэл юм шиг байгаа. Тэгээд яг костюм бижигтэй хахаар тэр ингээ мэдэгдэхгүй. Тийм шивээс хүмүүс хийлэгдэв юм шиг байна. Тийм баг багаар яг хөө хүлэн зөвшөөрөл ер нь угаасаа л юмс өөрчлөгддөг юм чинь. Тэгсэн чинь Солонгосын ч нөгөө SBS, KBS, MS гэл MBC-ийн тэр том телевизүүд нь яг эфирээр бол шивээс гарахгүй гэсэн тийм редакцийн бодлоготой байдгийг гэсэн шүү те. Тэгээ нөгөө ийм одоо арсны өнгөтэй юу наачдаг скотч гэх юм уу. Тийм наалт наагаад эсвэл ямар нэг мэдрээр халахалдаг энэ төр те. Одоо ч гэсэн тэр бол хэвээрэл байгаа. Тийм баг. Тэгээ угаасаа шууд тэгээд яахгүй л хүлэн зөвшөөрч хэцүү л те. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө BT самтлагийн жонгуг бол те Солонгост зураг авалтанд орохдоо ингээд шивээсээ халахалж байгаа бол одоо Америкчууд юм өөр улс орно гэж зураг авалтанд орохдоо шивээс бол ингээд чөлөөтэй харуулдаг явдаг. Тэгэхээр улс орны тэр онцлог юм шиг байна. Тийм манад одоо ямар ч юм дээ. Манад бол нэг гайгүй шүү дээ тэр нь. Манайх бол тэг би одоо юу гэдэг нэг хүнийг заавал шивээс хэлэх хэрэгтэй эсвэл үгүй тийм гэдэг нэг юм талцбуур. За угаасаа л хорвоо дэлхий дээр ингээд байдаг зүйл юм. Нэг юм бодохгүй л явдаг. Тэг нэг ер нь бас тийм онцгойлоос нь хардаг хүмүүс бол байдаг юм шиг байлээ. Одоо ажиглаж яхад бол жоохон сөрөг мөрөг тиймэрхүү бичиж байгаа бас харагдаад байна. Тийм. Тэгээд бас аль болох нөгөө содон сонин хэсэг дээр шивээс хэлэхийг бас хичээдэг болчиход тах шиг залуучууд анзаараад тахаар. Жишээлбэл манай нэг оюутан ингээ найз байсан байхгүй юу? Тэр болохоор ерөнхийдөө юмыг айгу сонин өнцгөөс нь хардаг тийм нөхөр. Өөрөө яг юу яатсан юм? Бурхан болцсон залвал. Тэгэхээр зохиол энэ төр бичдэг бас айгу тийм мөрмөс сэтгэхүйтэй хүмүүс үүдэн штэ. Тэр болохоор би шивээс хэлгэнэ. Хаана хэлэх ингээд асуухаар маань чинь хурууныхаа өндгөн дээр хэлгэнэ гэдэг байсан. Гэх мэтчлэн тийм ер нь л аль болох өрмөц газараа хэлэх
хэлхийг бас хичээдэг Зорж болчиход ирсэн юм байгаа тийм хүмүүс. Энэ өндөр дээр шивээс болохоор айгу хурдан арилждаг гэсэн. Яа тэгэхээр бид нар ч өдөржингөө гараа угаан те байн гараа ингээд одоо ашиглах учраас бусад одоо газарт шивээстэй харьцуулахад арай хурдан арилдаг гэж би сонсч байсан юм байна. Тийм. Тэгээд яг энэ газар дээр битээ шивээс хийлгээрэй гэсэн тийм зөвлөгөөнүүд энэ төр бас байд юм бэлээ. Одоо жишээлбэл одоо юу гэх уруулныхаа дотор талд нь зарим хүмүүс шивээс хийлгэсэн байдаг. Энэ бол ер нь жоохон эрүүл мэндэд бол сөрөг гэж үздэг. За тэгээд яг нэг нуглардаг үе хэсгүүд ш тохоо өвдөг мөвдөг дээр битээ хийлгээр ягаад тэгэхээр тэр чинь байн хөдөлж явах учраас тэгээд арьс нь нөгөө сунж ингэж явах учраас хэлбэр бол хачин юм болно шүү. Тийх бах тий. Тий. Нэг ямар алдартай юм бэлээ нэг солонгос алдартай нь л байсан. Нэвтрүүлэлт орох үеэрээ би нэг юм туулаа шивүүлсэн гэлөө. Тэгэнгүүтээ тэр маань ингээл жоохон бүдүүрэл том болоод ирэхлээр би туридаа гэж бодвол тэгээ жижигхэр нь за би арай гайг байгаа юм гээд юм мэдээ өвчтэй гээд тэргээр нөгөө таргалт орснаа ингээд мэдээ өвчтэй. Индикатор юм ааш. Нэг амт шивүүлээ нөгөөд жижиг томорхоор тэрийг жингээ ингээд өөрөө үзэх шаардлагагаар мэдчихдэг гээд тэрийг л хүмүүс сонсоод аюул нэг. Тийм гидсэн дээр бас хязгаарч битээ хэлгэр гэдэг нэрээ. Тийм үү. Баянган гэлс гэдэг нь одоо юу гэдэг хүүс. Одоо энэ тийм гидс хэсэг те үүсгэх. Тэр бол тэгэл энэ эвгүй шүү дээ эрсэлтэй шүү дээ томрол жижигрээл жирэмсэн болвол тэгэл шал өөр юм болчихно шүү дээ. 3D зураг шүү дээ. За шивээс маань мэдээж дотроо маш олон төрлүүдтэй байна. Эхнийх нь black work гэж байдаг юм байна. За зөвхөн хар бэхээр хийдэг шивээс. За ер нь бол ингээд ямар ч өнгө ороогүй хав хар гэдгээр л онцлогтой юм лээ. За мэдээж дүрслийн хувьд бол тэр тухайн хийлэж байгаа хүнээс шалтгаалаад артистагаа зөвлөж байгаа тийх байх. За дараачих нь water color гэдэг усан будаг мэт өнгөний шивээс гэдэг. Энэ бол надад айгүй гой санагдсан нөгөө өнгө их ордог. Тэгээд нэг юм бид нар усан будгаар зураг зурдаг шүү дээ тий. Тэр шиг нэг юм уусгалттай ингэж шивдэг юм л одоо нарийн биш. За эрвэхэ байлахад далавчийг нь бид нэг ингээд зураас татаад ингэж зурах биш. Далавч нь ингээд үргэлжилж байгаа юм шиг одоо ягаан өнгөрч юм тий. Тийм байдлаар ингээд урсгаад хийчихдэг юм. За triple гэж байна. Энэ нь омгийн хэв маяг бүхий шивээс гэдэг нэг юм юу вэ нэг кино байдаг шүү дээ. Нэг юм буржгар үстэй охин тэгээ нэг бор охин шүү дээ. Тэгээд нэг далаа малаа дээр ингээ өөр яриад ч байдаг л ус мус руу ингээд ойртгол усан цаашаа явчихдаг. Тэгээ нэг ийм том таяг шиг юмтай битүү шивээстэй нэг анимашн уу? Тий хүүхэлтэй кино. Мауна лөө. Мауна лөө. Тэрэн дээр гарч байгаа яг гол дөрийн одоо эрэгтэй нь бол яг энэ төрлийн шивээс хийлгэсэн юм шиг санагдчихлаа. Тийм тэр тал руу ер нь тий шин гэвнэ боо тий тэр тал руу ер нь их шивээс хийдэг тий. Тийм тэрийг нь би бол энэ triple юм болоо та гэж ойлгосон. За realism гэж байгаа бодит дүрсийг яг хэвээр нь шивдэг. Одоо хүний царайг бол яг өөрчлөхгүйгээр тэр чигээр нь шивчин. Тэгээ харахаар бүр яг л юм бодит юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Тийм аалз малз явж байгаа юм шиг шивцэн байх тийм. Тэр чинь одоо realism байх нь. За үүний дараа portrait гэж байгаа хүний нүүрний зургийг шивчдэг. За энэ бол тэр нөгөө одоо үгний хайртай хүмүүсээ эсвэл дуртай алдартнаач гэдэг юм. Хүний яг одоо нүүрэн хэсгийг хөвчлэн шивүүлдэг юм л ингээд хүзүү хүртэл. Зарим нь бол ингээд цээжийг нь оруулсан ч юм уу. Тийм Майкл Джексон тэгэл Мерлин Монро энэ шивэсүүд их байдаг шүү дээ. За үүний дараа геометрик гэж байдаг. Геометрийн дүрсээр хийдэг шивэс гэдэг. За юм зураастай, од сар шиг юм бөөрөнхий юмнуудтай, гурвалжин, дөрвөлжин дүрсүүд орсон. Тэгэхээр нэг бид нар геометр дээр ингээл дөрвөлжин дүрс мөрсөд зурдаг ш. Тэрнтэй адилхан. Тэгээ надад энэ бол бас цэвэрхэн санагдсан. Манай нэг найз хийлгсэн. Нэг баахан юм сарнууд одоо нөгөө сар хэртэж байгааг харуулсан дүрслэлтэй гэх юм уу. Тийм баахан зураас мураастай тийм шивэс хийлгсэн байлаа. За үүний дараа lettering script гэсэн байна. Энэ болохоор үг үсэг шивүүлгийг хийж байгаа юм байна. За энэ бол бас л их тийм тренд болдог юм шиг байгаа. Хэл шивүүл зарагдчихэдэг. За үүний дараа neo traditional гэж уламжлалт хэв маяг орчин үеийг хослуулсан. За энэ дээр бол өнгө их орж ирж илээ. Хар өнгө бол дангаараа байвал нөгөө black боловчтой тий. Тэгэхээр энэ дээр бол ингээд маш олон төрлийн өнгөнүүдтэй хар өнгөч гэсэн хослоод тэгээ миний хайсан зурган дээр бол ер нь жоо битүү том шивэснүүдийг харагдаад байгаа шүүсэн. Одоо гармаар дээр ч үтэн булчин дээр шивүүл зарагдсан. За минималист байна. Энгийн минимал дүрс бүхий шивэс. Жижиг өөрөн шивэс. Эдгээр бас гоё шүү дээ. За тэгээ биомеханикал гэж бас байна. Энэ болохоор машин биологийн элементүүдийг холбосон шивэс гэнэ. Тэгээ энэ маань одоо юу гэдэг нь дотроо ингээд маш олон төрлийн урсгалтай байдаг юм байна шивэс чинь. Тэгээд нөө шивэс хийх гээл ингээд би бас одоо шивэстэй л дээ. Тэгээ аах ингээд за чи ямар төрлийн шивэс хийлээ гэхээр би өнгөтэй байх уу харуу маруу гэл нэг тэгж л ярьж байсан. Яг ийм төрөл талаас нь бол бас сайн мэдтгүүл байсан юм шиг байна. Тэгэхээр ийм олон төрөлтэй байд юм байна. Тийм би зүгээр сонсч ирсэн нөгөө хуучин зөвлөлтийн засгийн үед яг ингээл одоо коммунизм социализм мандж явах үед те одоо нөгөө хоригдлууд нь юу яадаг гэсэн
Ленин Сталины хөргийг шивүүлждэг байсан гэсэн цээжин дээрээ ч юм уу те яг ил харагдах хэсэг тэр ингээ томоор тэр нь яаж байгаа юм гэхээр амар их оронж моронж те тэр талаасаа биш. Ягаад тэгэхээр тухайн үед нөгөө удирдгчдийнхаа зураг хөргөрөө ер нь буудах ирэхгүй байсан. Ямар нэгэн цэрэг цагдаа юу гэдэг юм те. Тэнгүүд буудуулахаас бол хамгаалаад байна шүү дээ. Бас ингэдэг байсан. Шивэсийг ийм байдлаар бас ашигладаг байсан гэж сонсч байсан юм. Оо наа чи өстой сонирн байгаа тийм. Тэгээ буудах гэхээр өөдөөс нь Сталин Ленин хараад үл яач чадахгүй юм да. Битүү шивэлч юм шиг баг нүүсү байхгүй дэ битүү шивэлч. Тэгээ кино минон дээр бас их гарч идэг Сталин Ленины тийм шивэстэй одоо хоригдлууд ч юм уу те. Ер нь жоохон хүнд гараад энэ төр гардаг. Тэгвэл тэр чи тийм утгуучтай шүү дээ. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллаа танилцуулъя. За тэгээ. Чухал бүхэнд ойр Флоренс Резиденс цогцлбор хотгон хамтран ажиллаж байна. За тийм. За Сүхбаатар дүүргийн 11-р хороо буюу бидний мэдгээр бол яг нөгөө сөүл имлэгийн зүүн талд нь байртай. Гандигийн сургуулийн хойдолд нь шүү дээ тийм. Байралтай 5 блок 600 айлын стандарт зэрэглэлийн төсөл юм аа. Энэ бол тийм. За ямар учиртай вэ гэхээр хотын төвд үн цэнтэй байршилд байртай болмоор байх юм бол нийтдээ 4.7 га талбай зөндөрлж байгаа. 5 блокийн 16 давхар 600 айлын цогцлбор хотхон Florence Residence хотхоныг сонгоорой гэж байна. За тэгээ мэдээж одоо сая хэлсэн те хотын төвд учраас үнэн за нэг худлаад авсан байлаа гэхэд дараа нь зарлаа гэхэд үнэн юм бит чинь те. Одоо миний тохиолдол бол зарлаа гэхэд үнэн буурч байгаа нэг тийм байртай байсан. Тэгээ аюу ийсэн юм бэлээ. Нэмий гэсэн чинь одоо гэдэг сургууль цэцэрлэгээсээ хоол ойролцоо эмнэлэг байхгүй бүх юм болохгүй ч гэдэг юм уу те. Тэгээ төвөөсөө хоолдох тусмаа л тэр чинь үнэн буураад байдаг юм билээ. Тэгэхээр нэгэн тал би мөнгөө одоо зарцуулаад те зээл аваач гэдэг юм уу. Худалдаа авалт хийх гэж байгаа бол үн өртгнөөс нэмэгдэх тийм байр. Ирээдүг яалчгүй бодох хэрэгтэй. Угаасаа байнга тэнд байгаад байхгүй шүү томруулна тий. Тэгээ дараа нь удаа зарж марах бас боломж гарч ирж шүү тий. Тэгээ шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчлэг одоо шуурхаа авчин. Бид хэд ч нөгөө энэ сөүл эмнэлэгт урьдчилан шинжилгээгээд өнгөрсөн жил орсон. Тэгэхээр ойролцоо бол сөүл эмнэлэг нь байгаа. За бас дээрэс нь худалдаа үйлчлэгээний төв Go to Market байна. Их тойруу, Номин, Хоймор Обс гэл ер нь бүх юмтайгаа айгуу сайхан ойрхон өдөр тутмын хэрэгцээгээ шууд ороод авчин. Тэгээ энэ чинь нөгөө зөвхөн дэлгүүр хоршоо гэлтгүү. Одоо манай энэ ажиллаж хажуудалж хойдолт нь үс чинь салон малон гэлмэл зөндөө одоо кофе шоп. За тэгээ зөвхөн сөүл эмнэлэг гэлтгүү зөндөө эмнэлгүүд бас байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр юмтайгаа л айгуу ойрхон юм бэл. Тийм. Тэгээд дээрэс нь бас нэг чухал юм нийтийн тээврийн буюу автобусны буудалтайгаа тий ойрхон яг нөгөө нийтийн тээврийн гол чиглэлүүд нь явж ийн үгүй гэдгээ бас харах хэрэгтэй. Энд бол яг нийтийн тээврийн гол чиглэл болон автозамтай шууд холбогдсон байдаг учраас ажил хэрэг амьдралын бүх хэмнэлд яг таарсан юм сонголтоо гэж үзэж байгаа. За тэгээ зогсохгүй Florence Residence 5 блокийн бүтээн байгуулалтаас нь дурдах юм бол А, Б блок нь бол ашиглалтанд орцсон. Одоо оршин суугчдаа ер нь хүлээж авсан байгаа. И блокийн зутгалтын ажил нь бүрэн дууссан. Одоо С, Д блокийн гадна фасадны ажил нь бол яг эд үргэлжилж байгаа юм байна. За тэгээ хамгийн чухал нь яг одоогийн байдлаар ердөө 30 хүрэхгүй байрал үлдсэн байгаа. Тэгэхээр ер нь та гяс яриад юм уу мэдээлэл аваад очиж уулзаад нэг жоохон судлаад үзвэл те. Тэгэхгүй бол бас цөөхөн байр үлдсэн байгаа л шүү. Яг ингээд ирээдүйд үн цэнтэй болох байрнууд бол ер нь дороод усчт юм билээ. Тийм. За тэгж жагаад гээл тэгэнгүүт тэгээ дээрээс нь сонголтгүй болчт юм билээ шүү. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 75-9 22 22 75-9 22 22 гэсэн дугаарлал холбогдож аваарай. Сошиал хаяг нь Florence Residence CGM гэж ахаар мэдээлэл гарч ирхнэ. За ингээд нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа. За бид дэше жоохон хүлээдээ. Чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотгон хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. Тийм 150 машины зогсоолтой гэж хэлснээр тэр нэг дуртч тий. Зогсоол гэдэг чинь бас чухал шүү. Бөө юм болт шүү. Харин тийм ээ. Ямар ч зэн тэрийг хэлэхгүй болохгүй байх. Би ч машингүлдээ тэгтэл зүгээр машинтай найзтайгаа байхаар л бүр ойлдсон шүү дээ нэрээ. Тийм байгаа. За нэвтрүүлэг маань шивэсний тухай та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа. За одоо миний ээлж тийм ээ. За тэгээ шивэс хийхэд бол гар аргаар болон түрүү хэлсэн цахилгаан шивэсний машинаар бас хийж идэг. Шивэсийг бол өмнө нь бол яг гар аргаар модон ишэр хийдэг гэсэн мэл одоо шивэсний машинаар хийх нь илүү бас нэлээд түгээмэл болоод газар аваад байгаа юм байна. За шивэсний машинд нь бол голдуу 3-аас 14-ийн голтой тийм зүү ашигладаг гэж байна. За тэгээд нарийн шивэс хийхэд жижиг зүү удаан хугацаагаар шаарддаг. Ер нь бол ажиллагаа маш их л гэсэн үг юм. Ер нь шивэс хийх чинь их маш их тийм төвчээр шаардсан л ажил юм шиг байлаа. Яг шивэсчдийн өмнөөс бодоод үзвэл. Тийм. Тэгээд яг юу гэмдэ одоо энэ хэсэг нь хөдлөн, энэ хэсэг нь хөдлөхөөр яг хүн босхоор ямар харагдах вэ те? Яг ингээ хөдөлдөг хэсгүүд маань хөдлөхөөр одоо ямар харагдах вэ тэргээд бас нарийн бодохгүй болвол тэр чинь одоо бараг насан туршийн шахам одоо тий юунд нөлөөлж байгаа юм чи харагдах байдал нөлөөлж байгаа юм чинь чухал тий. Тийм байдаг. За тэгээд орчин үеийн шивэсний бэх нь бол арьсанд аюулгүй урт хугацаанд өнгөө хадгалдаг болж одоо илүү хөгжсөөр байгаа.
За шивэсний өнгө нь бол хүний арьсны төрлөөс хамаарат бас өөр харагддаг тохиол байдаг гэж байна. Одоо чинь чам шиг юм цайвар арьстай бол шивэс хэлгүүл яах вэ их юм гэдгийг сайн ярилцахгүй болвол тий янз бүр байдаг гэж хэлээ шүү. Дараа нь чи харилцах гэж амар хэцүү юм билээ шүү. Хэлэгцсэн юм уу те? За тэгээд зарим шивэс нь бол нарны гэрлэнд бас өнгө алддаг юм тохиолдол байдаг. За шивэсний машинаар хийсэн шивэсийг лазер ашиглаж арилгахад бол бас хялбар байдаг гэж үлээ. Тэгтээ энэ хараа юу юм шиг байна. Одоо ер нь шивэс бол хэр том байна, яаж хийгдснээс шалтгаалаад нэг ингээл нэг одоо шив лазерт ороод бол арилчихгүй бил. Тийм. Маш уулуудад автан орно. Тэгээ энэ дээр ингэж шилдэг юм байла. Шивэс хийлэхэд. За яг тэгээд одоо үнэхээр дайггүй сайн хүн байвал зөвлөхөл байх л та. Зарим нь бол тэгээд мөнгө боддог хүмүүс ч гэж магадгүй л одоо ямар хүнээс тарахаас шалтгаалах ба. Манай нэг найз шивэс хийлгэсэн тэр нуруунд тэр өгцөгнийхөө дээр гэх юм уу. Чимдээ тэр одоо яаж юу тэнд би хийлгэсэн юм ойлгоогүй. Би угаасаа өгцгөн дээр шивэсийг харж найзлаа гэж байхгүй шүү дээ. Тэгээд найзалж итлээ өгцгөн дээр нэг сонирхолтой шивэсгүй. За тэгж найзлаа. Тэгсэн тэр нь айгу нэг нэг тийм сонин шивэс болсон байсан. Тэгээд яг нэг хараар хийлгээ дээр хийлгэсэн юм уу нэг юм урсцсан ч гэх юм уу их л тийм сонин хэлбэр алдсан. Яг тэгдэг. Тийм тэр дээр бодвол энэ муур байсан юм болоо гэж бодсон шүү дээ. Гэхдээ одоо бол яг нэг юм хаягт усанд ороод яатсан муур гэмээр нэг тийм сонин болцсон. Тэгээд тэр маань нэс тэрийг одоо чагийн ингээ арилгуул өрөндөө нөө солонгос талтаа тэгээд лазерт орё гэл. Тэнгүүт тэр хүн гэж зөвлөсөн. Ер нь шивэс хийлэхдээ маш бодож хийх хэрэгтэй. Дараа нь шивээс арилгаж тэр лазерт орох чи өөрөө үнэтэй байдаг. Тэгэхээр та тэр хэмжээгээрээ л бас мөнгийг өөрөөсөө гаргана. Тэгэхээр нэг ингээ за хэлчихё. Тэгээ дараа нь угаасаа арилгач штэ гэж бодоод тохол бас жоохон дэмий юм шиг байна. Тийм. Манай нэг найз энэ ядам мөрөөнийхөө ингээд энэ тал дээр хийлгэсэн, хажуу тал дээр нь хийлгэсэн чинь ингээ яас юм тэмэдгүй ингээд яг түрүүн чиний хэлсэн шиг ингээд урсцсан юм шиг болчт юм билээ. Тэгээ юу гэдгийг үг бичүүлсэн чинь нөгөөдг нь мэддэхгүй болсон. Одоо тэгээд яах вэ? Би арилгах уу, яах вэ, их үү гэж явж исэн. Тэгээд дээрэс нэг юмэг сайн бодолцох нь бол юу гэхээр шивэс хэлэхэд бас өвддөг өө. Тэнгүүт хүмүүс чинь зарим нь зүгээр гоё гэл одоо ялангуяа одоо тэгээ манай жинзи мензэнүүд энэ төр амар том шивэс хэлэх гээд ингээд бүр ихлүүлчихдэг. Амар өвдөө тий. Юм ярь нэрч яах вэ? Одоо ойлоо хүмүүст үзэн ядагдаад яг. Яа бэ? Өнгөрсөн. Нэг хоёр хөгшөө агшаагч хоёр гарч ирсэн. Тэнгүүт нөхдүүд дээр өвднө гэдгийг бас тооцоолоорой гэдэг. Яг нөгөө шивэс хийдэг хүмүүс тэгж зөвлөд юм байл шүү. За тэгээд дээрэс нь яг нөгөө шивэс хийж байгаа хүмүүсээ бас нэлээд сайн судлахгүй бол амар гой салаантай гой газар руу явж орсон ч гэсэн тэнд чадвар муутай шивэсчүүд байхыг үгүйсэхгүй. Тий гэдгийг бас анхаараа гэж идэг. За тэгэхэд өөр чинь юу хэлж илээ надаа нэлээд олон юм загчижсэн шүү дээ манай танилаа. Тэгээд янз бүр ингээд гаж нөлөө мөлөөч гэдэг юм уу тиймэрхүү юунууд бол реакцууд бол өгдөг чуган халуурах ч юм уу те тэнд нь хэд хоног ингээд улаа захтан юм гарах марах тэр энтрийг бас тооцоолоорой хэр имзэг арьстай вэ энтер гэдгээ бас бодоорой гэдэг чийсэн. Тэгээд хийлгэсний дараа нөгөө ингээд юм ороогод өгчдөг. Тэгээд наранд хамаагаа гаргаж болохгүй, майжж болохгүй гэдэг юм уу. Тэгээд тэрийг бол одоо өөрөө сайн яах хэвээр хянах хэвээр тэгээд тос мас түрхэн дэрийгээ бас тос одоо түрхээд юм тэгэхгүй тэгэл шивүүлжэл гүгээд байвал тэгээд ч одоо халдвар малдвар юм ороод хэцүү юм болох л байна л та. За тэгээд шивэсний соёл заншлаас нь ярих юм бол соёл бүрийн шивэсний загвар бол арай өөрөөр утга агуулгатай янз янз байна. За эртний хүмүүс уруул, нүүр, гар хөл, нуруун дээрээ шивэс хийдэг байсан юм байна. Египтийн фараонууд шивэсийг биеийг нь хамгаалах хүч гэж үздэг байсан. Нэгээс нь одоо сахиус гэсэн үг шүү дээ. Та тэр шивэс хийлэлээ гэхэд тэр шивэс чинь таныг ингээ хамгаалнаа гэж юм. Нэг ёсны одоо өөртөө аягүй итгэж байгаа гэх юм уу? Одоо тэр шивэс бол өөрөг нэг тийм хамгаалаад байхгүй л байна. Тийм яг сэтгэл засал маягийн. Сэтгэл засал маягийн л тийм юм шиг байна. За Африкийн зарим омгийнхны хувьд шивэс нь насан туршийн хамгаалт гэж үздэг. За Африкчуудын зарим шивэс нь одоо нийгмийн төвшин эрүүл мэндийг нь бэлэгддэг нэ. Жишээлбэл зарим овгийн удирдагчид зөвхөн нүүрэн хэсэг шивэс хийлгдэг юм байна. Тэгэхээр нөө яг нүүрэндээ шивэстэй хүн бол ингээд омгийн одоо ахлагч гэж харагдаж. Нийгмийн зэрэг зинтаг нь хэлээд тийм. За олон соёл иргэншилд шивэсийг сэтгэл зүйн эмчилгээний зорилтоороос хэрэгжилж ирсэн юм байна. За Япончуудын шивэс нь уран зураг мэт нарийн хийцтэй. Ер нь Япон шивэсийг харах юм бол маш том биег бүрхсэн шивэснүүд хийдэг. Тэгээд ихэвчлэн одоо нуруу, цээж, мөр, гар, гуй гэдэг ингээд битүү шивүүлждэг. За ингэхдээ айхтар утга агуулгатай юмнууд бас шивдэг юм байлээ. Нэг юм баг хүүхэлдэйн кино гэдэг шиг нөгөө домог те баг нэг бүтэн домог одоо шивүүлсэн хүмүүс байдаг юм байлээ. Одоо тэр нурууных нь мөрнөөс нь эхлээл ингээд доош те үе үеэр нь яваал
тэгээд доошгоо явсараад энд нь төгсөөд ч гэдэм үү. Эсвэл тэр маань өөрөө юм домгийг өгүүлсэн тийм утга зохиомжтой тиймэрхүү шивэсүүдийг хийлэгдэв юм байлаа. За жишээлбэл луу гэдэг маань хүч чадал хамгаалт болдог нэ. Бар болохоор эр зориг айдасгүй байдал энэ хой загсыг шивүүлдэг юм байлээ. Төвчээр амжилтыг за яст мэлхий болохоор уртнаас аз жаргалыг гэх мэтчлэн юу шивүүлж байгаа вэ? Тэрнээс чинь шалтгаалаад одоо юу гэдэг юм утга агуулах бас нэг байгаад шүү дээ тий. Тэгээ яг нэг зүгээр байж байгаад ч бас нэг юм гинт загас магас шивүүлждэггүй юм шиг байна. За ер нь одоо юу гэдэг төвчээртэй тий амжилт ололтыг би олно гэсэн утгаар бас бэлэгдээд шивүүлждэг. За самуу эрчүүд гар гуйндаа бүрэн бүрсэн шивээс хийлгэж за тэр нь насан туршийнхнаас тэмдэг болдго юм байна. За тэгэхэд юу яадаг нөгөө Японы зарим наран шарлагын газар мазрууднаас нөгөө шивээс дүүнийг оруулахыг ер нь бол хоригддог. Янз бүрийн тийм газрууд ер нь байдаг гэдэг байгаа тийм. Тийм тэгэнгүүт бас Японд бол шивээс хийлгэхдээ бас жоохон болгоомжтой хамт тийм шиг байгаа юм. Тэгээ бас нэг юм хөөрхөн баримт байсан. Хөргөн жоохтой сонирхолтой. Сун цэмд одоо нөгөө хоригт лагер шүү дээ тийм. Их баригчаар ажиллаж байсан Станислав Замжицкая гэдэг юм Польш бүсгүй ялх хүүхдүүдэд нууцаар шивээс хийж байсан гинэ. Ямар солиот юм бэ? Тэгээд шивээс хийж байгаад баригдсан. Ирээдүйд эцэг гэх нь хүүхдүүдэд олоосоо гэсэн юм ганцхан зоригтойгоор идэхтэй хийж исэн гэд тэгсэн байлаа. Бас ингээд бас юу байгааз те. Нэг талаараа ингээд жоохон юуг юм шиг хэрнэ. Тийм ингээд таних тэмдэг маягаар нэр мэрийн шивдэг байсан юм уу мэдэхгүй ямарсан тийм гарал услаа юм бас шивдэг байсан гэсэн шүү. Одоо эцэг хийх нэр мэрийг ч юм өөрөө. Тийм ямар нэгэн байдлаар таних байлаа тийм шивдэг байсан. Тийм бас нэг тийм түүх байгаад байна. За хятад шивэсний уламжлалт бол амтны дүрс, аз, хүч, баялаг урт насны бэлэгдэл болдог. Ер нь манай тэгээ урагшаа бол хятадууд бол янз бүрийн л тийм юунууд байна дөө бэлэгдлүүд. За полинезчууд бол шивэсийг олон үед дамжсан гэр бүлийн түүхээр үздэг. Тэгэхээр удам дамжиж бас шивээс хэлэх юм тий. Аав юм шивэстэй байсан, өвөө юм байсан, би юм их хэлэх юм ч гэдэм юм. За өнөөгийн шивэсний соёл нь бол Японы полинезийн уламжлалтай холилдсон ийм соёл гэж үздэг. За Европт бол 18-аас 19-р зуунд шивэсийг далайчид хийлгэж байгаад яванда гэмт хэрэгтнүүд одоо шоронд хийлгдэг юм уламжлалтай бас. Үүнээсээ болоод бас шивэстэй бол гэмт хэрэгтэй гэж үздэг юм соёл Европт дэлгэрсэн гэж үздэг тухайн үед. Тэгээ байж бод 20-р зууны сүүлээр бол энэ улам үзэл нь бол баг зэрэг арилж ирсэн. Гэхдээ яг энэ үүнээс болоод бас Японд шивэс хэлгсэн хүн бол ер нь жоохон тэ эвгүй нөхдүүдээ гэсэн уламжлал одоо сэтгэхүйн үлдсэн гэж үздэм байлээ. За тэгээд орчин цагт бол шивэсийг ихэвчлэн бэлэгдэл төрүүлсэн гоо сайхны зорилгоор ингээд хийлэгдэг болжээ. Одоо тэгэл өөрчлөгдөөл байх юм да тий. Ямар ч юм урлаг одоо юу гэдэг юм. За шивээс хийлэх үед арьс бохирдсон байвал мэдээж халдвар авах хэрэгтэй тийм. Ер нь бичлэг үзэгдэг шүү дээ. Нилээ харч зүлгэж байгаа л одоо шивээс хийлгэж шүү дээ. Тэгээд эн чинь нөгөө нэг янз бүрийн өвчин авах эрсдэлтэй байдаг учраас бас тийм шин одоо нэг удаагийн зүү мөө юу гэдгийг гаргаж ирж байна бүгдийг нь бас яг л нөгөө тариа хийлгэж байгаа юм шиг хянах хэрэгтэй. Тийм. Зөв тэрийг харуулад тийм. Тэгээд дөрөө та өөрөө одоо асуучжуулна шүү дээ. Тийм ямар нэгэн эргэлзээтэй бол тийм асууцсан дээр шүү дээ. Тэгсэн тэггүй тэгээд чимээгүй сууж одоо халдвар малдар авчвал шүү дээ. За лазераар шивээс арилгах нь хэдэн удаагийн хагалгаатай адил үйлчилгээтэй байдаг гэж байгаа. За хар шивээс хамгийн урт хугацаанд хадгалагддаг. Ер нь битүү хар шивсэн шивээс бол арилгахад хэцүү юм бэл. Тийм миний нэг таньдаг хүн бас арилгуулж ирсэн. Тэр гаран дээрх шивээс нь зүгээр жоохон бүдгэрсэн. Тэ нэг юм хэрттэй юм шиг юм загалтцсан байдалтай болоод үлдчих тийм байлээ. Тэр жоохон хэрэгсэн надх юм тий. Тэгэхээр нилээ олон удаа л тэгэл өргөжлүүлэн дахин лазертаа л орох хэвээр. За ингээд өнгөц шивээс нарны гэрэлт бол мууддаг гэд би бол өнгөц шивээстэй. Тэгээд миний шивээснүүд бол ер нь бүдгэрсэн наранд их байлгаад хахаар тэгээд бүдгэрч тийм байлээ. Гэтэ угаасаа би өөрөө юм тод зүйл нэг дуртай биш байхгүй. Бүдгэн дээрэс нь хар өнгө шим өнгө холилдсон шивээс сонирхдаг. Тэгэхээр миний бүх шивээснүүд ер нь өнгө холилдсон тийм шивээстэй. Тэгээ надад анханасаа нөгөө бүдгэрнэ гэдэг юмээс олсон болохоор угаасаа л гэж тооцоолсон. Бас бүдгэрхээ тооцоолох юм байна шүү дээ, тий. Тэгэхгүй ингээд анх шивүүлэхэд угаасаа бүх одоо шивээс тод байна, тий. Тэгээ тэр маань бүдгэрхээр яаж харагдах вэ гэдгийг бас бодоод үзчихвэл зүгээр байлаа. Нэг тод шивээс хийлгсэн тэгээд бүдгэрчдэг нөгөө өөртөө таалагдахгүй ч гэдэг юм уу. Тэрийг бас тодруулж болдгоо юм байлаа л тий. Дараа нь уг нь. За тэгээ хүүхдээ харсан шивээс хийх бол угаасаа одоо 20 ч тий болохгүй. За зарим шивээс нь хүүтэмд болон дулаанд өнгөө баг зэрэг сольдог юм шивээснүүд бас байна. За шивээс хийлгэсний дараа антибиотикийн тос төрөх нь халдварын эрсдлийг бол бууруулдаг гэх юм билээ. Цаанаас нь гэхдээ одоо ч нэг юм төрхтөг юмгийн цуг өгчтэй. Тийм цуг өгдөг тий. Тэгээд өнгөөч байх вэ? Одоо шивээс хийлгэсэн өнгөндөө даах. Мөнгөнд оруулсан л байгаа тий. Тэгээд би тэрийг аваад ийм наалт малт надад өгчсэн. Тэгээд би тэрийг наах гэж бас буу юм болсон шүү дээ тэр чинь. Тэрийг хаан шивээс хийлгэхээс шалтгаалдаг юм шиг байна. Миний эхний хийлгэсэн шивээс бол ер нь гайг болсон байхгүй. Нэг тийм юу л
Зүгээрээ байж байгаа л дараачих дээр нь амар үтш. Тийм үү. Тэгэл яг за тэгэл өнгөрсөн нөгөө хаан те юм ингээ арсан дээр шивэлж байна. Яг тэгнь. Шалтгаалт юм билээ. За тэгээ шивэсний дараа арьс өрөвсөх захтнах бол ер нь хэвийн үзэгдэл. За шивэс нэрүүл мэдээд аюулгүй бол ихэнхдээ 3 хоногт л ингээл эдгэрчдэг. Тэгээ угаасаа тэр гам барих хугацаа нь 3-7 хоногор бол хэлжтэй юм байна. За тэгээ шивэс хэлгсэн бол 3 хоног хүртэл хугацаанд шивэсийг наран гарахгүй, ус хүрэхгүй байх шаардлагатай гэж үздэг. За зарим шивэс нь хүний дархлааны системд бол нөлөөлж болно. За өнгөт шивэс нь хар шивэснээс илүү хялбар одоо муудах, бүдгэрэх талтай гэсэн хэлсэн тийм. Шивэс хэлгсэн эсхийг чийгтэй хамгаалсан байлгын эдгэрэлтийг бол түргэтгээд ийм битүү наалт наачдаг. Тэгээ тэрэн дээр нуг нь ус нэвтрэхгүй гэхдээ мэдээж одоо устаа байнд ингээл өдрөжөнгөө хэвтэ тэвлэндэж ч одоо ус гүүгээд орчин штэ тийм учраас хийлгэхдээ одоо устсан даавроо сайхан бэлтгэл бэлтэж байгаа тийм. За дэлхийн хамгийн олон шивэстэй хүн Lucky Diamond Rich гэдэг хүн байт юм байна. Энэ нь болохоор бие ерөөсөө яг 100% бүтэн шивэсээ бүрдсэн хүн байдаг. Зургийг нь бол бараг л ерөнхийдөө хүмүүс бараг харж ирсэн байдаг. Ерөөсөө ямар ч зай байхгүй. Ингээд яг ингээд дотоочтойгоо нүцгэн зураг мурганууд нь байдаг байхгүй юу. Ингээл одоо халдсан тэгэл толгоноос эхлээл ингээл нүүр амаа ингээл юусэн ямар ч зай байхгүй. Ямар шивэс юм? Тэр хар шивэсээр битүү шивэлцсэн юм уу? Хар байдаг баха. Өнгийн шивэс юм болов уу? Би нэг хар гэж санаад байна. Дараагаар нь болохоор дэлхийн хамгийн олон шивэс хийлгсэн эмэгтэй хүн болохоор Isabel Warley гэдэг эмэгтэй байдаг. Энэ хүний шивэсийг бол би яг харж мэднэ зураг мураг. Энэ бол 97% бие шивэлсэн байдаг. Энэ бол янз бүрийн өнгө байдаг. Бүр амар гоё ингээд тийм харахад бас их тийм янз бүрийн солонгосон өнгөнүүд болохоор бас гоё харагдсан байлээ шүү дээ. Тийм нэг эмэгтэй байдаг. Энэ бол нэг юм үсэн шавшаар үстэй. Тэнгүүтээ бие ингээд доошоо бас янз бүрийн өнгөтэй. Одоо энэ дэснэр гараад байгаа хүмүүс яг мөн. Энэ ихч. Өстөө сонирхолтой харагдаж. Тийм байгаа. Тийм байна. За хамгийн урт шивэс хийсэн тохиолдол тэгэхээр 2011 оны 10 сард Dave Fleet гэж хүний нуруунд дээр 50 цаг 10 минут тасралтгүй шивэс хийсэн тохиолдол гарч ирсэн. За ийм бол Италийн Giovanni Vassallo гэдэг хүн 2022 оны 8 сарын 7-нд 61 цаг 37 минутын турш шивэс хийж Гиннесийн амжилтанд бүртгүүлсэн байт юм байна. Тэгээ ерөөсө тасралтгүй гэхэр чинь тэгэл одоо баг ууж идэж мэдхгүй л хийх байлгүй дээ бодвол тий. Тэгэл бах тий. За дэлхийн хамгийн жижиг шивэс зөвхөн микроскопоор харагдах хэмжээтэй юм шивэс бас байдаг. Оо наа чин зүгээр юм шиг. Хүү харахгүй. Тий. Хийхдээ бас микроскопоор харж байгаа гэсэн юм байна. Харуулах тоо микроскопоо барьж явал найзуудтай. Найзууд энийг хардаа гэл. Мачи шивэс хийлгэсэн гэнэ. За хамгийн олон өнгөтэй шивэс бол нэг хүний хүн дээр 500-аас дээш өнгө ашигласан тохиолдол бас гарсан байдаг. Тэгээ сонирхолтой баримтуудыг дурдах юм бол юм байна. За дэлхийн хамгийн өндөр үнэтэй эсвэл хамгийн үнэтэй тооцогддог шивэсний нэг нь Шимански гэдэг нэрлэгддэг алмазын түр шивэс байдаг гинэ. За үүнийг Minky One дээр West Hazen гэдэг нэгэн загвар өмсөгчд 2010 онд хийж өгсөн. За энэ нь яг байнгын биш түр зуурын шивэс. За усан сууртай цавуу ашиглаж арьсанд алмаз тогтоож дараа салгаж авсан юм байна. За энэхүү шивэс нь цэцгийн загвартай 612 шиг хагас карат хэмжээтэй алмаз ашигласан. За нийт үнэ ойролцоогоор $924 мянган байсан. За харин байнгын шивэснээс хамгийн үнэтэй гэсэн шивэсний мэдээлэл бол олдог байгаа юм байна. За Hawking Gang гэдэг гихч одоо шивэс хийхдээ нэг цагт $12,500 хөлсдөгөр ажилдаг гэсэн байна. За мэдээж салбарын шилдэг одоо шивэсчд бол зөндөл өгдөг шүү дээ. Зарим хүмүүс ч одоо шивэсний дуртай хүн чинь яг тэр артистуудаа дагаад явчихдаг юм билээ. Дагаад одоо юу гэдэм Instagram-ын дагаад ийм шивэс хэлнэ гээл нөө тэр хүмүүс бид нар чинь үсчин дорхоно байнгын үсчин дорхоно яг тэрэн шиг болчихдог. Тий. Тэгээ Монголын тэр нэг шивэс чинь бас хэлжсэн л да гадагшаа бол дандаа цагаар үнэлэгддэг. Тэ үнэлгээний хөлснө. Монголд бол зүгээр харцангуйг тохироод хийждэг л гэж л. Иймэрхүү юм хийн зат хэддэг хийгээл. Дундчаар нэг нуруунд дээр одоо нэг бүтэн хэмжээний ингээ шивэс хийхэд бол нэг заа нэг 6 7 8 сая болдог гэсэн шүү. Тийм дундаж хөлсөн бол тийм тэр чинь бас аргагүй л дээ тий. Яг л одоо уран зураг зурж байгаа юм шиг. Ер нь яг алдартай шивэсчд бол дандаа мэрэгжлийн хүмүүс үйждэг. Мэрэгжлийн зураач энэ төр хүмүүс үйждэг. Тэгвэл бол тий. Ах ус тийм шүү дээ. Тийм үү. Шивэстэй. Нуруу гар нь битүү шивэстэй шүү дээ. Тэгээ одоо нурууных нь одоо хэддэг жилдээ явж байгаа тэр одоо процесс нь яваал ах шиг байгаа. Нэг харахад нэг гар гарцсан үүсцэн тэжээд нэг мөрн гараал те. Тэгээ одоо дуусаагүй тэгээд эн чинь нөгөө удаан том шивэс хэлэхэр өвдөн. Тэгээд нөгөө өвдгөр нь гарчаал буцаж ороод тэгж шивэхээр яваад бил. Тийм яг л нэг урлагийн бүтээл хийж байгаа юм шиг л тэгж удаан хийх юм шиг юм л та. За шивэстэй алдартнуудаас танилцуулъя те.
За шивэстэй алдартнууд гэх юм бол Дэвид Бекхэм гарын бугуу хүзүүн дээрээ олон шивэстэй байдаг. Эдгээр нь бол түүний шүтээнүүд болон хүүхдүүдийнх нь нэрс байдаг гинэ. Дэвид Бекхэм. За Анжелина Жоли нуруунд дээрээ шивэстэй байдаг. Тэр нь бол хүүхдүүдийнх нь нэрс. За тэгээд хаяар амьдрал ертөнцийн амьдралын тухай янз бүрийн утга санаатай юмнууд байдаг. За тэгэнгүүтээ Тиматей гэж рэпер байна. Хөл гар нүүрэн дээрээ бас нэлээх шивэстэй. За бидний бас ер нь мэдэж магадгүй хүн бол Кайли Женнер гар хөл нуруунда дандаа минимал маягийн тийм жижиг юм тийм хөөрхөн шивэсүүд байдаг шүү дээ. Кайли Женнер чинь шивэс нь ямар хуу утгатай юм байдаг вүлээ. Би яг харж байсан санаадах юм. Нэг жижигхэн зүрх мөрхөө. Ташаан дээрээ бас нэг шивэс байдаг жижигхэн шивэстэй. За тэгэнгүүтээ Майкл Джексон бол бас шивэстэй байсан гэдэг. Гэхдээ маш бага шивэстэй байсан гэж үздэг. За Меган Фокс байна. Меган Фокс бол бас гар хөл нуруунд дээрээ шивэстэй тэрүүгээр бол бас алтартай. Мөрөн дээр яг баруун талынх нь одоо далан дээр байдаг шивэс нь We will all laugh at gilded butterflies гэсэн өгүүлбэр шивэсэн байт юм лээ. Бид нэр одоо юу гэмтэй алтадсан ирвэхэнүүдийг харах юм бол ер нь бид нар бүгд ирэл инээ штэ л гэсэн утгатай. Тэг яг цаагаараа юу гэж хэлж байгаа юм гэдэггүй. Ийм шивэсэдэг. За Demi Lovato гэж алдартан байна. Энэ бол маш олон шивэстэй. Тэр нь бол сэтгэл санааных нь бас тэмдэглэл болсон болтгоо гэж үздэг. Одоо нэг юм индианчуудын юм юу байдаг штэ. Одоо нэг өдтэй юм дугуй. Тэрийг шивэлдэг очоод. Энэ Demi Lovato бол баруун талдаа энэ хавирга хэсгээр бол тэрийг маш томор шивэлсэн байт юм байлээ. За Том Харди гар хөл нуруунда кино урлагийн дүрс бүхий шивэстэй. За тэгэнгүүтээ дараагаар нь Post Malone гэж алдартан байгаа. Энэ хүн болохоор нүүрэн дээрээ шивэстэй. Stay away, always tired гэсэн юм шивэстэй байдаг. Холвай ер нь бол байнгын би ядардаг шүү. Post Malone гэхдээ хандаа ингэж шивэсгэж одоо бол баг битүү шивэс. Одоо тийм бахоо тий. Тэгээд нүүрэн дээр шивэсээр хүмүүст угаасаа танигдчих шиг боллоо. Одоо баг нүүрэн дээр шивэсээр нь айгуу сайн мэддэг болчихвол шүү хүмүүс. Тий. Katy Perry гар бугуу хөл дээрээ шивэстэй. Тэр нь бол ер нь урлагийн бүтээн шиг харагддаг гэдэг. За Tattoo Convention гэдэг шивэсний үзэсгэлэн дэлхийн олон оронд жил бүр бас зохион байгуулагдаж болдсон байна. Шивэсний урлагийн тэмцээн бас олон төрөл насны ангилалтай болдог гинэ. За тэгээ хамгийн олон шивэсний тэмцээн нэг өдөр за 3000 орчим шивэстэй хүн бол оролцож ирсэн юм байна. За хамгийн олон шивэс бүхий залуу 18 настай гэхэд одоо 200-аас дээш шивэстэй хүн байсан гэж байна. За хамгийн олон шивэсний бэхний өнгө нэг зурган дээр 100-аас дээш өнгө гарч ирсэн ч гэдэг. Янз байдаг юм шиг үлээ. За тэгэд хоёлаа сэтгэлээсээ ус уншиж тий нэлээ олон сэтгэл чигтсэн баг шүү гэсэн. За би хүзүүн дээрээ эр юм хос загас шивүүлсээ нүдэнд харагддаггүй болохоор мартчихдаг юм уу? Уул нь алтан шар болох байсан юм аа. Өвдөд байхаар нөнгө оруулахгүй дутуу оригчсан. Бас сүсгтэй холбоотой хийлэж байсан 2011 онд гэсэн байна. Сильвестр Сталлоне эхнэрийнхээ царайг шивүүлснээс салсныхаа дараа тэрийг нохоо олгуулсан гинэ. Тэгсэн шүү дээ. Тэр бүр өстой алтартай шүү дээ. Харин тэ нэг тийг сонсчихсан. Манайхан ч бас тэгдэг үстэй. Юу цэцгээ яаж гэрлээ болгоо манайхан зөвлөхөө өгч мөгөөч гэдэг. Арилахгүй бас өөрчилж гээд байна шүү дээ. Байд юм билээ. Яг суухтаа шивүүл ерөөсөө. Тийм. Үнэхээр шийдсэн үедээ шивүүлэхгүй бол тэр бол хувирж болохгүй шүү дээ. За мөнхөн гэсэн байна. Би өгцгөн дээрээ хунгийн шивэстэй хүмүүс харъя гэдэг тийм ганц юм авчиж өгөөд хар гэд харуулдгаа гэсэн байна. За энэ удаа татгалзъя харахгүй. За зөндөө шивэстэй сүүлд доби шивүүлсэн гэсэн байна. Оо. Бас сони юм те. За энэ доор бас нэг шивэсний тухай бичсэн баг шиг байсан. Шивэс гоёо, дэмжтэй гол нь насан турших болохоор хаана ямар утгатай гэдгээ сайн бодох хэрэгтэй. Шивэсээ хөгжүүлээд нэмээр л байна гэсэн байна. За энэ удаа энэ бас янз баг шиг байна те. Тийм ээ. Яг зургийг өгсөн байна манай нарийн Сильвестр Сталлоне. Яг ингээд тэр нохоо бүр аягүй. Тийм яг хөөрхөн янзлсан байгаас те. Цэцгэн дунд уг нь сарнай дунд л нэг гоё бүсгүй бадсан шүү дээ. Цэцгэн дунд нохоо олгоо өгсөн байна. Тийм. Айхтраа шүү. За намайг шивэсээ харуулаач гэсэн байна. Үгүй. Юугүй гэж юу? Юугүй. Өөрөөртөө л хараавч. Яг бас нарийн нандаа утга учир би манай дүү мөтэй холбоотой тийм шивэсэд. За энэ түрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал бүхэнд ойр Флоренс Ресиденс цогцлоор хотгон хамтран ажиллалаа. Та үргэлжлүүлэн 14 цаг 10 минутаас их орноор минь сони юу нэвтрүүлгээ хүлээн авсан сонсороо. За баярлалаа. Баярлалаа. Дэлхийн монголчууд дэмжил радио 88.3